Холбогдох, өргөжих Япон хэл дээрх амьдрал. Супермаркетаас хайж байгаа зүйлээ олохгүй байх. Эмнэлэгт яаж бүртгүүлэхээ мэдэхгүй. Галтрагны буудал дээр аль тэргэнд суухаа мэдэхгүй. Тийм үед Япон хэлээр юу гэж асуувал дээр юм болоо? Яаж тайлбарлавал зүгээр юм болоо? Япон хэлний асуудал таны амьдралын хэм маягаас шалтгаалan янз бүр байдаг. Тус Япон хэл сурах сайтын видео тоглосон жүжигчин Хоожоогоос Япон хэл сурсан тухай туршлагаас нь асуулаа. 新幹線のチケットを買いに行くときに片道ですかって聞かれて多分私は、この片道っていうこの、単語が分からなくて多分この席の話かなと思ってどちらでもいいですよって答えて言い間違うことを怖がらなくていいと思います。間違えたらこの片道という単語をもうちゃんと覚えてます。失敗から学ぶということです。 Бэлэн болсон сайтын тухай сэтгэлийг сонслоо. 動画を、見ていただいていろいろこの一番ベーシックな日本語を勉強してどんどん日本人の方にこのコミュニケーションできるようになってきてその後にどんどんこの日本人と友達になってもっと難しい日本語を、習得できるじゃないですか。はい、これは一番ベーシックとしてすっごくいいと思います。 Японд амьдарч байгаа гадаадын иргэдийн амьдралын дүр зургийг харуулсан агуулгууд орсон болохоор танд тохиолдож болзошгүй асуудлыг шийдвэрлэх Япон хэлийг эндээс сурч болно. Анх Япон хэл сурч буй хүмүүст зориулж Япон үсэг, авианы онцлог болон амьдрал дээр өргөн хэрэглэгддэг үг хэллэг дөрмийн талаар тайлбарлах болно. Япон хэлний сургууль суралцах боломжгүй байсан ч ухаалаг утас болон компьютер зэргийг ашиглан хямд төсөр аргаар сурч болно. Түүгээрч зохисгүй англи хэл, хятад хэл зэрэг олон орны хэл дээр ашиглаж болно. Цаашдаач тус сайт нь улам олон гадаадын иргэн ашигладаг ойлгох гол амар сурахад хэлбэр Япон хэл сурах сайт болохыг зорих болно. Хаанаас ч хинч нэвтэрч болох Япон хэл сурах сайтыг холбогдох, өргөжих гэж хайна уу?